За сайн байцгаана уу? Энд байна. За энэ удаа та бүхэндээ алсын хараа эзэн дотор яаж зүйлээд сонсгоо бас гэдэг талаар подкаст хийж өгье гэж бодсон юм. За Иремая 1:11. Эзний үг над дээр ирж Иремая чамд юу харагдаж байна гэд би хөлс модондох таяг харж байна гэв. Тэгтэл эзэн надад чи сайн харлаа. Учир нь үг минь биелхийг би харж байна гэв. Эзний үг над дээр хоёр дахь ярьж чамд юу харагдаж байна гэж асуухад би буцаж буй тоогоонд хойд зүгээс над руу хилдээсэн харагдан гэв. Тэгтэл эзэн надад газар нутгийн бүх оршин суугч дээр хойд зүгээс хор нүл гарч ирнэ гэв. Ингээ харах юм бол Иремятай эзэн маш дотн ярьж байгааг харж болно. Иремя бүр чамд юу харагдаж байна гэж сууж байна. Тэгэхээр эвзэгдэл харж байгаа юм Иремя. Тэнгүүд эзэн сайн байна аа. Үгэн бэлгийг харж байна гэж хэлж байгаа. Харж байгаа зүйлийн хүртэл тогоо харж байна гэж хэлэхэд нь хойд зүгээс хар нүл ирнэ гэдгийг тайлбар хэлээд байж байгаа. Тэгэхээр эзэн бид нартай дотн ярилцахыг хүсдэг. Алс хит ирээдүйд юу болох гэж байгаа талаар ярьж байгаа. Миний үг биелэх нэ, хор нүл ирэх нэ ч гэдэм үү. Тэгэхээр эсвэл сайн зүйл болох нэ ч гэж хэлж болно. Тэгэхээр ямар ч байсан гэсэн энэ дээр болохоор үнэхээр эзэн чи юу харж байна гэж сууж байгаа. Тэгэхээр бид эзэнтэй байх үед хардаг байгаа. Яагаад гэвэл дуулал 36-гийн 7-г уншиж өгье. Аяа бурхан таны инэрл хайр хичнээн үнэтэй вэ? Хүмүүний хүүхдүүд таны жигүүрийн сүүдэр дор хорогдно. Таны өргөөнд их тос нүнжгээр дүүрнэ. Тэднийг тааламжт голоосоо та ундаална. Танд амийн ундраг бий. Таны гэрэл гэгээнд л бид гэрэл гэгээг хардаг. Таныг таньж мэдгчдэд инэрл хараа үржлүүлэн чиг чудар зүрхтэнд зөвхт байдлаа хүртээгээж. Энэ дээр харж байгаа юм бол танд амийн ундраг байгаа гэж хэлж байна. Таны гэрэл гэгээнд л бид гэрэл гэгээг хардаа гэж байна. Тэг эзний гэрэл гэгээнтэй ойрхон, эзэнтэй ойрхон байх үед бид ундаалаа зогсохгүй, бид гэрэл гэгээг хардаг байх нь. Хүн гэрэл гэгээнд хардаг. Харанхуй үед харж чадахгүй. Тэгэхээр биднэрт юу хэрэгцээтэй юм бэ гэхээр бидний амьдралыг бурхан тамны амьдралд юу төлөвлөсөн юм бэ? Юу хүсэж байгаа юм бэ гэдэл миний алсын хараа юу вэ гэдэг юм уу? Би ямар дуудлагатай вэ гэх мэтчлэн олон хүмүүс асуудал асуудаг л да. Тэгэхээр бас л эзэн рүү ойртох нь түүний гэрэл гэгэнд бид гэрэл гэгээг хардаг. Тэгэхээр эзний гэрэл гэгээг харах явдал маш чухал. Асуулт байна. Та ирүүдээгөө ороход чинь юу харагдаж байна вэ? Танд баяр баясгалан орж ирж байна уу? Эсвэл зовлон, найдваргүй юм шиг санагдаж байна уу? Ямар бодлоо төрж байна вэ? Энэ бол маш чухал. Би 5 өдрийн хагас өдрийнхаа библийн судлалын хичээлдэр төлөвлөгөөний тухай хичээл заасан л да. Тэр хичээлийг минь бас олж үзээрэй. Хүний амьдралд ирж байгаа шуурга, сатаны довтлогоо, урих тэдгээр зүйлүүдэд яаж бэлтгэлтэй байх вэ? Түүний төлөө бас гэр орныхоо төлөө ямар төлөвлөгөөтэй байх талаар хичээл заасан. Гэхдээ алсын хараандаас хамаарч төлөвлөгөө минь явдаг байгаа. Тэгэхээр үнэхээр эзэн дотор өөрийн гэсэн алсын хараа ирээдүгөө тодорхойлоод тэрэндээ чиглэсэн жижиг болон дунд хугацааны төлөвлөгөөнүүдийг хүн гаргадаг байгаа. Өдөр болгоны жижиг төлөвлөгөөнүүд хийх ажлууд чинь хүртэл та алсын хараа руугаа чиглэх явдал маш чухал байгаа. 1-р Коринтын 6-гийн 19-20-ыг уншчихъя. Та нарын бие бол Бурханаас та нарт буй дотор ч байдаг ариун сүнсний сүм бөгөөд та нар ч өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу? Та нарыг үнтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурханыг алдаршуул гэж. Тэгэхээр зарим хүмүүс бичдэр ч юм уу энэ тэнд баг шалтан шахуу зураг авахулаад л би биеэрээ Бурханыг алдаршуулж байна. Үнэхээр гой бие хатаа сайтай баг үнэхээр сайн зөвлөлтэй. Гэхдээ биеэрээ Бурханыг алдаршуул гэж юу гэсэн үг юм бэ? Бурханыг биеэрээ хүндэтгэж жинхэнэ арвал бидний амьдралын зорилгыг олж мэдээд өөртөөхөө хүслийг оронд үүнийг эрэлхийлэх явдал юм. Үнэхээр эзний хүслээр амьдарч таны үнэхээр биеэр Бурхан алдарших явдал үнэхээр чухал юм. Таны хийж байгаа зүйлүүд дээр таны амьдралаар Бурхан алдарших явдал бол үнэхээр Бурханыг алдаршуулж байгаа явдал юм. Эфес 2:10-ыг харъя. Учир нь бид сайн улсын төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас бэлтгэсэн билээ. Таныг юу байж болох, юу байх ёстой, юу хийж болох, юу хийх ёстой Бурхан аль хэдийнэ шийдсэн ба. Тэгэхээр та мөрөөдөлтэй байж болно. Гэтэ алсын хараа мөрөөдөл хоёр ялгаатай.
Мөрөөдөл бол зүгээр мөрөөдөөд л өнгөрдөг. Эсвэл зүүд бол зүүдээр өнгөрөөл явцдаг. Харин зүүднийг тайлаад тэрний хотлоо алтмууд хийх явдал өөр зэрэг. Алсын хараач гэсэндээ юу вэ гэхээр таны мөрөөдөл чинь яг үйлдэл болоод тэрнийхээ төлөө хүрэхийн тулд ажиллана гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр бурхан та намайг юу хийгээсэй гэж хүсэж байгаа юм бэ? Би юунд хүрэх ёстой юм бэ? Таны тэр хүссэн тэр хүнд чи хүрэхийг хүсэж байна гэж эрэлхийж хайж тэрний төлөө явах явдал юм. Мөрдөж байгаа мөрөөдлөө идэвхтэй хэрэгжүүлэх ёстойг алсын хараа гэж хэлж болох юм. Аяруу одоо амархнаар хэлэх юм бол тэгвэл таны өдөр тутмын үйлдэл чинь алсын харааныхаа төлөө байна уу? Та өнөхөр эзэн дотор явахын тулд өдөр болгон алхаж чадаж байна уу? Та үр хөвгтөө хүмүүжүүлэхин тулд бас ямар алхмууд хийж байна вэ? Та бусдад нийгэмд хүндэтгэлтэй байж тэр сайн сайхан зүйлийг хийхэд тулд өдөр болгон ядаж нэг хүн тусалж байна уу? Жишээлбэл үнэхээр Бурхны хаанчлыг дэлхийн төлөө ажиллаж байвал үнэхээр сайн мэдээ нэг хүнд ярьж гинүү? Эсвэл нэг хүнд ядаж тусалж байна уу? Та ядаж өөртөө тусалж байна уу? Амралт, ажлаа зохицуулахын тулд та ч тэрийг өдөр болгон өөртөө хийж чадаж байна уу гэдэг явдал үнэхээр чухал. За тэгээд дараагийн подкастаар үргэлжлүүлэн алсын харааныхаа талаар бас ярилцъя гэж бодож байна. Юу хийх ёстой вэ? Ямар тэгшгэлүүд буюу ямар алхмууд хийдэг юм бэ? Библиэлд юу гэж бичсэн байдаг талаар үргэлжлүүлэн ярилцгаая. Тэгээд та бүхнийг миний подкастыг бусдаа хуваалцаасаа гэж хэлмээр байна. Тэгээд бас дэмжээрэй. Үнэхээр подкастыг минь дэмжээрэй. Энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяр таа.